Джон Стоунсритийн өсвөр наснд энэхүү үйл явдал тохиолдоггүй бол амьдрал өөрчлөх хугарлын цэг нэртэй радио хөтөлбөрийн дуу хоолой болж чадахгүй байсан юм. Христ мэндэлсэн баяр дөхөж байх үеэр Джоныгийн багш цуглаандаа ирж чадахгүй болсон ахмад настнуудынхаар ээлжлэн альчлах хуваарийг сурагчдаа танилцуулжээ. Айлуудаар явах олсонд Джон болон түүний найз Брен нар маш дурамжхан байлаа. Хөгүүд айлуудаар явахдаа хаалгаа битгий нэгээсэ гэж дотроо хэлсээр хадагтай Бекнерийн хаалгыг тогштол тэрээр маш урайлахнаар гэртээ ороолоо. Гэхдээ хөгүүд тэднийхээс гарахын хүслэн болж бид дараагийн айл руу явах ёстой гэж худлаа хэлээд гарах гэтэл хадагтай Бекнер та хоёрыг явахаас өмнө хамтдаа залбирч болох уу гэж асуужээ. Тэд яаж татгалзаж чадах вүлээ? Жон хожим дурсан ярихдаа би өмнө хэдэн мянган залбирлыг сонсож байсан ч ийм залбирлыг хизээч сонсож байгаагүй. Бурхан яг хажууд сууж байгаа мэт. Би бүр нүдээ нэгээд Есүс хажууд сууж байгаа эсхийг шалгаж хүртэл харсан. Тэр түүнийг маш сайн мэддэг юм шиг залбирч байсан. Гэхдээ түүхүүгээр дуусаагүй. 2 жилийн дараа нэгэн өглөө Жон хадагтай Бекнертэй уулзахаар гэрт нь очив. Түүний хаалганы өмнө өндөр том залуу зогсож байгааг харсан хадагтай Бекнер Жонд би өнөө өглөө чиний төлөө залбирч байлаа гэж хэлжээ. Жон дурсан ярихдаа 14 настайдаа би нэг танихгүй. Танилцахыг ч хүсээгүй эмээгийн гэрт зочилсон юм. Би худлаа хилээд тэднийхээс гарсан ч бурхан түүгээр дамжуулан миний амьдралын замыг өөрчилсөн. Үүгээр ч зогсохгүй. Хадагтай Бекнер олон хүний амьдралд нөлөөсөн гэдгийг би хожим болж мэдсэн юм. Та хэн нэгний төлөө залбирч гин үү? Бүү шантраарай. Матай 7-гийн 7 дээр гуй. Тэгвэл та нарт өгөгдөнө гэсэн байдаг. Залбирлыг хүчээр дамжуулан Джонийн зүрх сэтгэл нэгдсэн шиг таны чин сэтгэлийн залбирлаар дамжуулан танаар залбируулж буй хүний зүрх сэтгэлч бас нэгдэх болно. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг